Энэ бол дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж нэрлэдэг боловч үүндээ маш их зовлонг туулсны эцэст амьд үлдсэн хүний тухай бодит түүх юм. 2020 онд 100 настай байхдаа дэлхийн 2 дугаар дайны үед Холокост буюу нацистуудын хорих газарт хоригдож хэрхэн амьд үлдсэн тухайгаа бичсэн намтар номын талаар өгүүлэхээр боллоо. Ингээд түүн тохиолдсон гонигтай боловч сэтгэл хөдлөм түүхийг сонсцгоё. Эдвард Жакоб буюу Эди 1920 онд Германы Лайпциг хотод сэхэтэн гаралтай чинэлэг еврей гэр бүлд төржээ. Эди Германд төрж өссөн учраас Герман орондоо хайртай байв. Тухайн үеийн Лайпциг хот Европын нэлээд том хот бөгөөд соёл урлаг, сургуулаараа улсдаа нэлээд дээгүүрт ордог байлаа. Ингээд Эдиг өсвөр наснд байхад Европ даяар улс төрийн байдал хурцтаж дайн үсэх нөхцөл үүсч эхэлсэн. Ялангуяа дэлхийн 1-р дайны дараа Герман улс эдийн засгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон байсан цаг үе. Яг л энэ цаг үед Адольф Хитлер өөрийн үзэл санаагаараа олонд дэмжигдэж хүчтэйгээр гарч ирэв. Хитлер еврейчүүдээс болж Герман улс ядуурч байна. Бүх асуудлууд тэднээс үүсдэг гэсэн үзэл санааг гаргаж ирснээр ард түмэн ч гэсэн түүний үгэнд итгэх болсон. Ингээд Эдиг дунд сургуулаад үргэж их сургуульд орох үед еврейчүүдийг гадуурхаж их сургууль эзхийг нь хориод эхэлчихсэн байв. Үүнд дургуутсан аав нь хөөцөлдсөөр байгаад Эдид Герман нэр өгч үнэмлэх олж авсны хүчинд сургуульд орж чаджээ. Ингээд Эди Волтер Шлаф нэртэй болов. Өөрийн жинхэнэ нэрээ нууцлж яг л Герман хүн болон хуурсан. Хичээлдээ сайн байсан бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ холбоож тогтоож чадалгүй 5 жил тусдаа амьдарчээ. Хэрв эцэг эхтэйгээ уулзвал тэднийг аюулд оруулж магадгүй байлаа. Бүх зүйлсээ ээжээрээ хийлэгдэг байсан өсвөр насны хүүгийн хувьд амьдралаа өөрөө авч явах нь тийм ч амар байсангүй. Гэхдээ хэцүү байсан ч гэр бүлийнхээ нэр хүндийг унагалгүй боловсрал эзэмших нь үүнээс чухал байлаа. Эди сургуулийн амжилттай төгссөний дараа аав ээжтэйгээ уулзахаар шийдсэн нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байлаа. Гэхдээ тэр үүнийг яаж мэдэх вэ? Тэр зүгээр л аав ээжтэй гинтийн бэлэг барихаар шийдсэн нь тэр. Гэрлүүгөө явах цом маш урт санагдаж уулзахыг тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч түүнийг очиход цоочтой хаалга ухтав. Эди тэдэнтэй ямар ч холбоогүй байсан учраас эцэг эхээ хаашаа явсан талаар ямар ч төсөөлөл байсангүй. Зөвхөн түүний тэжээвэр нохоо гэрийн бойрон дээр нь үлдсэн байв. Маш их хүсэн хүлээж ирсэн ч хоосон гэр угтсан нь харамсалтай байсан боловч нохоогоо хараад баг зэрэг тайвширчээ. Эдид гэрийнхэн түлхүүр байсан учраас гэртээ ороод унтаад өгч. Гэхдээ энэ бол түүний амьдралын хамгийн хэцүү өдрүүдийн зөвхөн эхлэл нь байлаа. Өөрийн 5 цагт 10-аад нацист цэргүүд гэрт нь орж ирээд Эдиг нэвшигтэлэн зодож эхлэв. Цус нүчтэйгээ холилдож байхдаа Эди ингээд л би үхдэг юм байна гэж бодсон гэдэг. Яагаад би тэдэнд ямар буруу зүйл хийсэн гэж. Гэвч нацистууд түүнийг илүү удаан тарчлахаар шийдсэн байлаа. Ганц хань болж байсан нохоог нь газар дээр нь буудаж алав. Тэр шөнө Эди бүх эргчлөө итгэл найдвараа орон мөргөө алдсан мэт санагдсан гэжээ. Бүх насаа Германд өнгөрөөж Герман хүн гэдгээрээ бахархдаг байсан боловч тэр шөнөөс хойш хинч биш болов. Эдиг бусад еврейчүүдийн хамт машинд ачлаа. Танигдахын аргагүй болтлоо зодуулсан хүн нь ганцхан Эди биш байлаа. Маш олон хүмүүс байсан бөгөөд тэдний нүднээс зөвхөн айдас л харагдана. Хэд хоногийн дараа гэхэд Эди төмөр торны цаадах хоригдол болчихсон байлаа. Түүний хувьд энэ бүхэн үнэхээр болж байгаа гэдэгт итгэхэд хэцүү байсан. Европын хамгийн боловсралтай, соёлтойгоор гайхагдж байсан Герман улс гинтэл ийм харгас эрцгийн улс болон хуурсанд итгэж чадамгүй. Энд тентгүй Герман цэргүүдийн хашгирах дуу, буундуутай зэрэгцэн ямар ч шалтгаангүйгээр хүмүүс хаасаагүй өгч байв. Еврей хүний ам одоо нохооны амнаас дор болжээ. Нэг талд өөрсдийгөө ари буюу агуу үндэстэн гэж үздэг германчууд, харин нөгөө талд сохор зоосны үнгүй еврейчүүд. Удалгүй 1939 он гарлаа. Нацистууд энэ жилийг хувь тавилангийн жил гэж нэрлэжээ. Тэд уламжлал хүчрхэгжиж, еврейчүүдийн хөрөнгийг булааж, олон мянган хүний амийг бүрлэгсээр. Ганцхан жилийн дотор 300 мянган еврей тухайн үеийн аллах яргалаас зүхтэн Германаас дайдсан байдаг. Бухенвальд хорих лагер. Ганц чимэгтэй байхгүй 11 мянган еврей хоригдол. Жижигхэн алдаа эсвэл тушаал дагаагүй хэнийгч болов алхаас буцахгүй хүйтэн царайтай хамгаалагч нар хаасаагүй. Хоригдлуудын хувьд өдөр болгон зөвхөн амьд үлдэхийн тулд л тэмцэнэ. 1423 эмэгтэй Берлиний гудамжинд гарч хорих газарт байгаа нөхрүүдээ суллахыг шаардаж байсан боловч нэг ч хүн суллагдсангүй. Хорих лагерын амьдралыг төсөөлөхөд хэцүү. Өсөглөн бохир заваан байдлаас болж хүмүүс өвчин тусч олноороо өхнө. Харин цогцыг нууданд хийгээд гэр бүл рүү нийлгээгээд тэд оргохыг завдсан учраас ийм шитгэл өглөө гэж хэлнэ. Тухайн үеийн хорих лагеруудад өглөөний цай гэсэн нэртэй ч ганц аяга кофе шиг амттай маш хашуун ус.
Өдөр нь ялзарсан төмс эсвэл махны амттай шингэн шүл. Харин орой унтахын өмнө ганц зүсэм талах 25 г масал өгдөг байжээ. Гэхдээ энэ хоолныхоо төлөө бүхэн хатан зүтгэх хэрэгтэй. Хэрв дарааллын хаагур зогссон бол хоолгүй хоцрох нь энэ үхэнд. Үүн дээр нь СС-ийн цэргүүд тэдний хоолыг хүснээрээ хасах хэрэгтэй. Ийм байдалтай хэдхэн хоног болохтол хүмүүс суулгаж, эдсэн өвдөж, сэтгэл санаанд оройтсны улмаас ямар ч тамир тэнхээгүй болдог байлаа. Ийм хоригдлуудыг мусульман гэж нэрлэх бөгөөд хортгийн камерт орох хамгийн ихний игнэнд жигсэх нь тодорхой. Амьд үлдэх ганцхан л боломж бий. Тэр бол оюун ухаанаа алдахгүй байх. Өдөр болгоны энийг дарамтыг туулах итгэл найдвар сэтгэлийн хүчтэй байж ижил амьд үлдэх магадлалтай. Хоригдлууд хизээний өдөр энэ тамаас гарна гэж итгэхийг хүсэж байлаа. Гэхдээ үнэндээ магадлал маш бага байсан юм. Эди шоронгоос цухтах гэж хэд хэдэн удаа оролцсон боловч бүтлгүйдсэн. Зарим үед тэр бусад хүмүүст ороход нь тусалж байлаа. Гэтэл удалгүй гайхалтай зүйл болов. Эди аав ээжтэйгээ хорих лагерт тааралджээ. Тэд амьд уулзсандаа маш их баяртай байсан. Ингээд 7 сар хоригдсны эцэст Эди аавтайгаа хамт Бельги рүү орохоор шийдэв. Улмаар тэд төлөвлөгөө боловсруулж амжилттай цухтаж Брюссел хотод ирэв. Хэсэг хугацааны дараа ээж болон эгч дүү нар ч гэсэн зогтож чаджээ. Тэдний хувьд энэ бол итгэмээргүй зүйл байлаа. Халуун дулаан гэр бүлэрээ байхыг ямар удаан хүлээсэн билээ. Харамсалтай нь тэр хугацаа богино байж. 1940 онд нацистууд Бельгийг эзэлснээр тэд дахин зогтох хэрэгтэй болов. Ингээд гэр бүлэрээ Франц руу амжилттай зогтож тэндээ дараагийн 2 жилийн турш орогнов. Гэтэл ахаад л гай дайрлаа. Эдигийн гэр бүлийг Францын цэргүүд баривчилж Герман руу буцаах шийдвэр гарчээ. Учир нь тэр жил Францууд нацистуудад ялагдсан байлаа. Тэд хаашаач цухтах боломжгүй болжээ. Ингээд 15,000 еврейг галт тэргэнд чихэж оруулаад хамгийн амжигтай хорих газар руу явуулав. Энэ бол Аушвицын хорих лагер байлаа. Тэндээс амьд хүн гардгүй гэж ярьдаг байсан учраас Эди гэр бүлийг нь юу хүлээж байгааг маш сайн ойлгож байв. Тиймээс Эди дахин тийм аимшигт газар очихоос өмнө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд хэдэн хүний хамтаар галт тэрэгний үйлчлэгчээс хулгайлсан багжны тусламжтайгаар арай хийн амжид зогтож чаджээ. Хоолунд битгий хэл олигтой хувцсчгүй байсан ч тэд амьд гарсандаа баяртай байлаа. Дараа нь Эди хэдэн зуун километрийн цаана байгаа Брюссель дэх гэрлүүгээ явахаар шийдэв. Гэвч тэр хүртэл хинээс ч тусламж авах боломжгүй байлаа. Учир нь хүмүүс нацистуудад мэдээлэл хүргэх аюултай. Эди бүх хүчээ шавхан байж хэдэн зуун километр газар алхаж Брюссель дэх гэртээ ирэв. Мэдээж түүнийг хов хоосон гэр нь угтсан. Дараа нь тэр нэг хүнтэй таарлцсан нь Курт гэдэг залуу байсан. Эди түүнийг хорих газарт нас барсан гэж бодож байжээ. Курт бол Эдитэй сургуульд хамт суралцж байсан еврей хүү юм. Тэр ч мөн адил германчуудаас цухтаж байсан бөгөөд Эдитэй хорих газарт хамт хоригдож сэтгэлээр унсан үед нь хамгийн их дэмжлэг болдог байжээ. Хэрв Эди тэр найзтайгаа таараагүй бол амьд гарч чадахгүй байсан гэж хожим нь ярьсан байдаг. Хэсэг хугацааны дараа гэр бүлийнх нь мөн Брюссельд нэгэн газар нууцаар амьдарч байгааг олж мэджээ. Тэгээд Эди хайсаар байгаад тэднийг олж уулзаж чадав. Оргосон хоригдлуудад гадуур явах нь хэтэрхий аюултай байсан тул зөвхөн шөнийн цагаар үйлдвэрт ажиллаж олсон зүйлээрээ жаахан талах, төмс, бяцлаг зэргээр сольж авдаг байлаа. Тэдэнд мах идэх гэсэн ойлголт байхгүй. Тэр тухай бодоод ч хэрэггүй байсан. Гэвч дахиад лаз таарсангүй. Нэгэн шөнө ажилласаа тараад гэртээ иртэл нацистууд түүнийг баривчлан авав. Энэ удаа мултрах ямар ч боломж байсангүй. Гэр бүлийнхнийхээ хамтаар дахиад л Аушвиц руу ачигдлаа. Аушвиц хүртэл галт тэргээр 9 хоног явна. Гэвч тэдэнд хоол, ус өгөхгүй байсан учраас тэнд байсан хүмүүсийн бараг тал хувь нь замдаанаас баржээ. Тамир тэнхээнд барагдсан еврейчүүд өгсөн хүмүүсийн хамт явсаар тамийн үдэнд төхөж ирэв. Аушвиц дэрсний дараа Эди арай хийж хөдөлж байгаа ээж, эгч дүү нараа мөн бусад хүмүүсийг галт тэрэгнээс буухтан тусалж байх хооронд гэрийнхнээсээ салжчихжээ. Энэ бол Эдигийн гэр бүлийнхнээ харсан сүүлчийн удаа байлаа. Нацистууд хүмүүсийг хоёр хэсэгт хувааж эхлэв. Ажиллах хүч чадалтай залуу хүмүүсийг нэг талд, харин бусад хүмүүсийг нөгөө тал руу хуваарлана. Тэднийг ганцхан хувь тавилан хүлээж байлаа. Энэ бол шатаах цух хортхийн өрөө. Эди хожим нь эцэг эхийг нэрсэн өдөр нь хортхийн өрөө рүү оруулж алсныг мэдээд маш их сэтгэлийн хямралд орж байснаа дурссан байдаг. Тэр үед Эдигийн ээж 43 настай, харин аав нь 49 настай байжээ. Энэ газар бол хүнийг хүн биш болгодог газар байлаа. Эди өөрийн гэсэн бүх зүйлээ алдаж тэрч бүхэл нэрний оронд дугаартай болов. Гадаа хас 20 хэмээн хүүтэн байсан ч халаалтгүй байшинд бараг хувцсгүй шахам хүмүүс осгож өгөх нь ердийн үзэгдэл байлаа.
Жижигвтэр байшинд 150 гаруй хүн байрлах ба хоёр багны хооронд 10 хоригдол унтана. Хэрв хэн нэг нь гарч бие зассан бол орж ирээд хамгийн ихний бас 10 дахь хүнийг сэрэж зай гаргаж шахахыг хүснэ. Хэрв тэгж хэлж зай гаргахгүй бол өглөө гэхэд үгсэн байх болно. Учир нь хоригдлуудыг чармаа нүцгэн унтуулдаг байжээ. Ингэснээр оргосон ч гэсэн нүцгэн хүн холдохгүй гэж үздэг байжээ. Өглөө бүр аль нэг байшинд 10-аас 15 хүн хөлдөж өгсөн тухай сонсогдоно. Хүмүүс өлсөж, цангаж, ядрахаас гадна хөлдөж өгөхгүй тулд тэмцэнэ. Бас үргэлж зодуулна. Өдөр болгон цас борон дундуур 7 км алхаж хүнд хүчээр ажлыг өдөржин хийгээд буцаж алхасаар лагертаа ирнэ. Цаг минут тутам хоолны тухай бодогдож, шатах зуухны аимшигт үхлийн утаа хамар зоргино. Энэ хард арсан зүүднээс минь сэрэж өгөөч гэж залбирна. Гэвч энэ зүүд биш байлаа. Хоригдлууд зүгээр л бараг амьд арга яснууд болон хуурсан байлаа. Тэдний дотроос сэтгэл зүгээ барьж дийлээгүй амьд үлдэх итгэл найдвараа алдсан хүмүүс төд удалгүй үхэж байлаа. Эдийг амьд үлдэхэд түүний мэдлэг маш их хэрэг болжээ. Инженерийн мэдлэгтэй байсан болохоор нацистууд түүнийг алчхалгүй үйлдвэр дээр ажиллаулдаг байсан. Удалгүй Эди үйлдвэрийн засварын хэсгийг хариуцах болов. Гэхдээ түүний ажил тийм амар биш. 100 гаруй хүмүүсийг хариуцна. Үйлдвэрийн машинууд хизээч зогсох ёсгүй бөгөөд хэрв ямар нэг доголдол гарвал шийтгүүлэх, эсвэл дүүжлүүлэх л сонголттой. Азар Эдигийн найз Курт ч мөн энд хоригдож байлаа. Тэд бие биедээ тусалж, чадвал идэх юмнасаа илүү чилж, өвдөгт нь асардаг байв. Эдигийн хувьд зөвхөн түүний найз л итгэл найдвар өгч байсан ганц зүйл нь. Гэтэл нэг өдөр маш сайхан зүйл болов. Түүний үлдэрт шинээр ирсэн хоригдол нь Эдигийн дүү байлаа. Эди дүүгээ амьд байгааг харсандаа маш их баярлсан боловч түүний тухай хэнд ч мэдэгдсэнгүй. Хамгийн хэцүү нь дүүтэйгээ ярилцвал хин хэнийг нь аюулд оруулах болно. Тиймээс тэд зөвхөн нүдэрээ л харилцаж байсан. Ямар ч байсан дүүгээ амьд байгааг нь харах нь түүний хувьд аз жаргал байлаа. Нэгэн удаа Эди би том болоод нохой болноо гэж тэнд хоригдож байсан бяцхан еврей хүү ярьж байхыг сонсчээ. Энэ үг түүнд маш хүн дээр туссан. Учир нь еврейчүүд хоригдлууд германчуудын нохооноос ч дор амьдарч байсан нь үнэн байлаа. Түүний хувьд нэг зүйлийг ойлгоход үнэхээр хүнд байв. Эдитэй хамт сургууль сурж байсан герман хүү нацистийн цэрэг болчихсон бусдын амийг хүнээж байгааг хараад хүн ёс суртахуунаа л алдвал хүн биш болдгийн байна гэдгийг хадуу ойлгожээ. Гэтэл гай болж нэг өдөр Эди хөлөндөө буудуулав. Нилээд хүнд шарах байсан тул герман эмчээс тусламж гуйжээ. Эмч түнд туслахыг зөвшөөрөв. Гэхдээ эмнэлгийн орон дээр тусгай хэрэгсэл хэрэглэх ямар ч боломж байсангүй. Эмч түүнийг дагуулж бие засах газар ороод ямар ч өвчин намд огчгүйгээр хутгаар зүсэж сумыг нь гаргаж авлаа. Азар тэр амьд гарчээ. Эдид ямар ч юм тариа олдохгүй учраас зөвхөн шүлсээрээ шархаа амжилахээс өөр арга байсангүй. Азар түүний шарх айхтар хүндрэлгүй итгэсэн. Энэ талаар Эди хүний бие организм цагаа тулахаар ямар ч өвдөлт, өвчин зовирыг даах чадвартай гэдгийг олж мэдсэн тухайга ярьсан байдаг. Амьдрал байгаа газар итгэл найдвар үргэлж байдаг. Тэдний амьд байсаар байсан ганцхан шалтгаан нь зөвхөн энэ. Цаг хугацаа өнгөрсөөр Эди боломж гарах бүрт оргохыг оролдож байсан ч амжилтгүй болж байлаа. 1945 оны 1-р сар Оросын арим амжилттай байлдаж Польшийн нутаг дэвсгэр буюу Аушвицийн хорход ойрцоор байлаа. Нацистууд тэдний үлдсэн гэмт хэргийн тухай илчлэхээс айж гэрч үлдээхгүйгээр шийджээ. Гэнтэл нэгэн шөнө бүх хүмүүсийг сэрэж үл мэдэх газар руу нүүлгэн шилжүүлж эхлэв. Хүмүүс хаашаа явж байгаагаа ойлгож байлаа. Олон мянган хоригдлуудын энэ зуvaag үхлийн жигсаал гэж нэрлэнэ. Учир нь замдаа усгсан, ядарч туйлдсан хүмүүсийг өчиггүй буудан хорооно. Ингээд эцэст нь тэд нэгэн газарт хүрч галт тэргээр цааш явсан ч тэдний ихэнх нь замдаа усгож үхжээ. Ингээд нэгэн газар иртэл гинт Оросын онгоцууд бөмбөгдөж хүмүүс эмх замбараа алдав. Эди энэ үмэнийг ашиглан ус цайлуулах хоолойн дотор орж нуугджээ. Хичнээн хугацаа өнгөрснийг мэдсэнгүй. Нэг сэрээд хартал ямар ч герман цэрэг харагдсангүй. Бүх зүйл дуусч гэж бодоод босох гэсэн боловч чадсангүй боцож онов. Бүх бие нь аимшигтай ихээр өвдөн. Түүний хоёр хөл нь хугарч биеийнхэн зарим эсэг хөлдөжээ. Эди амьд үлдэхийн тулд мөлхөж эхлэв. Энэ тухай хожим ярихдаа би өлсөж, даарж, бас байн байхаа алдаж байсан. Харин сэрэн үедээ эцсийн хүчээ шавхан мөлхөж байлаа. 7 хоногийн турш мөлгсөний эцэст Эди нэгэн танкийг олж харав. Энэ бол түүний аврал байлаа. Америк цэргүүд түүнийг олсныг мэдсэний дараа Эди ухаан алджээ. 7 хоног ухаангүй байсныхаа эцэст эмнэлэгт сэрв. Биеийн байдал нь тийм цангүй байгааг мэдж байлаа.
Эди эмчээсээ биеийнхээ тухай асуусан боловч эмч нь юу ч дуурсангүй. Аргаа барсан Эди нэгэн өдөр сувлагчийн гараас чангатгаж эмч юу гэж хэлснийг үннээр нь надад хэлээч гэж шаардав. Харин сувлагч чиний биеийн 70% нь өгсөн, зөвхөн 30% нь л ажиллаж байгаа гэж хариулжээ. Эдид эрүүл бие эрхтэн тусаагүй өвчин гэж байсангүй. Тэр ердөө 28 кг болсон байлаа. Гэвч энэ их зовлонг туулсны дараа бууж өгч болохгүй. Тэр азар залуу хүн байсан учраас удаан хугацаанд эмчлүүлсний дараа хөл дээрээ босов. Ингээд дайны дараа бэлэгдэх гэртээ ирж ажил хийж амьдарч эхэлжээ. Гэр бүл найз нөхөд гих зүйл үлдээгүй учраас маш их ганцаардан. Гэхдээ түнд ахаад аз дайрсан. Хамт хоригдож байсан найз Курт мөн дайнаас амьд үлдэж чадсан ажээ. Хэсэг хугацааны дараа Эди орон нутгийн сонинд өөрийгөө хэрхэн амьд гарсан тухай яриа өгчээ. Харин үүнийг нь түүний охин дүү нь олж уншсанаар удалгүй тэд амьд минь дахин уулзав. Ингээд тэд гурлаа хамтдаа бүх зүйлийг дахин эхэллээ. Гэвч дайны хар толб бүрэн арилсангүй. Еврейчүүдийг үзэн ядах хандлага Европт байсаар л байв. Тиймээс энд амьдрах нь тэдний хувьд өргөлж хэцүү байх болно гэдгийг ойлгожээ. Дайны дараа Эди санамсаргүй тохиолдлоор Флори хэмээх еврей эмэгтэйтэй танилцаж анхны харцаар дурлсан гэдэг. Тэр эмэгтэй дайны турш Францад нүүгдэж амьд үлдэж чадсан байлаа. Ингээд тэд 1946 онд гэр бүл болсон ч хэтэрхий хүнд хэцүүг тулсан Эди сэтгэл санааны хямралаас гарч чадахгүй л байлаа. Харин 1947 онд анхны хүүхэд нь төрсний дараа тэдний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн. Энэ л үеэс хойш Эди өөрийгөө дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэж бодох болжээ. Эди түүнээс бүх зүйлийг булааж авсан Германы газар нутаг дээр дахин хизээч гიშгэхгүй гэж өөртөө тангаргалсан бөгөөд 1950 онд эхнэр хүүхдийн хамтаар Австрали руу цагаачлав. Тэд бүх насаараа аз жаргалтай сайхан амьдарсан бөгөөд 2021 онд номоо гаргаснаас 1 жилийн дараа Эди 101 наснда өөд болжээ. Харин түүний эхнэр Флори Эдиг өнгөрснөөс хойш 1 жилийн дараа 98 наснда өөд болсон юм. 1942 оноос 44 оны хооронд зөвхөн Аушвицийн хорих лагерт 1.3 сая хоригдол ирснээс 1.1 сая амь өргөцсөн. Тэдний дотор 960 мянган еврей байснаас 865 мянган еврейг ирсэн өдөр нь алсан байдаг. 802 хоригдол оргохыг оролдсноос 144 л амжилттай оргожээ. Холокостоос амьд үлдсэн Эдигийн хүмүүст хэлхийг хүссэн үгс. Хайр гэдэг бол хамгийн сайн эм. Хамгийн харанхуй газарч өчүүхэн болтугай гэрэл байдаг. Харин тэр гэрэл нь хайр юм. Гэхдээ бусдыг хайрлахын тулд өөрийгөө хайрлж сурах хэрэгтэй. Амьдралын хамгийн хүнд мөчүүдэд ч найдвар байдаг. Хэрв тэр байхгүй бол та өөрөө түүнийг бий болгож чадна. Хайр бол хамгийн том баялаг. Өрөвдөг сэтгэл, хайр, итгэл үнэмшил нь мөнгнөөс ч үнцэнтэй зүйл юм. Амьдрал үргэлж баяр баясгалан биш. Заримдаа маш хүнд өдрүүд байдаг. Гэхдээ амьд байгаа гэдэгтээ баярлах хэрэгтэй. Тиймээс хэрв чи хүсвэл амьдралыг сайхан болгож чадна. Чи хэн нэгэнд дургүй байж болно. Гэхдээ үзен ядаж болохгүй. Эдвард Жако